Дарган сумын 2025 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан. Дарган сумын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Одкон холдинг компани сумын нэгдсэн дулааны шугам шүлжээг шинжлэх ажил 95% гүйцэтгэлтэй өргөжүүлж байна. Ган нуурын догчлолт, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны догчлолтыг сайжруулах, усны хэрэглээг үр ашигтай болгох зорилгоор ган нуурын орчмын догчлолт 300 м урт явган хүний зам 5 га газарт туслын услахааны системээр шийдвэрлэж нийт 1800 ширхэг мод тарьсан уг ажил улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийгдсэн. Мөн ган нуур орчимд 0.4 кВт-ийн захилгаан дамжуулах агаарын шугам барилгын ажлыг Дулаахан жаргалант компани 600 сая төгрөгийн төсөв бүртгэр хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 50%-тай байна. 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил. Хүүхдийн боловсролын орчныг сайжруулж, суурь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн өртгөөр Монмарс холдинг компани гүйцэтгэж 100% ашиглалтанд орсон. Дарган цуслангийн шугам шүлжээний ажил улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100% гүйцэтгэгдсэн. Сургуулийн дотор байрны ариун цэврийн байгууламж 274 сая төгрөг, сургуулийн ариун цэврийн байгууламж 554 сая төгрөгөөр тус хийгдлээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, сумын төвийн гэрэлтүүлэг, гэрлэн хаягжуулалт, засвар үйлчилгээ. Сумын төвийн аюулгүй байдал, орчны догчлолтыг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн 203.7 сая төгрөгөөр Сайн камер компани сумын төвд гэрлэн чимэглэлтэй 40 ширхэг гудамжныг гэрэлтүүлэг, камержуулалттай 8 ширхэг цамхагт гэрэл шинээр сөөрлүүлж 36 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг зөөж 50 ширхэг хуучин гэрэлтүүлгийг засварлаа. Ажлын гүйцэтгэл 100%. Зүүн хойд байрны 0.4-ийн шугамын өргөтгөл, дулааны шугамын хүртээмжийг нэмэгдүүлэх, орчны 5 духыг сайжруулах зорилгоор 34.7 сая төгрөгийн өртгөөр тус ажлыг 100% гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. Универсал трактор, Дарган сумын хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг шинжлэх зорилтын хүрээнд Динамик Тек компани 78.8 сая төгрөгийн өртгөөр 2025 онд үйлдвэрлэсэн 2538 загварын Универсал трактор нийлүүлсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн догчлолт. Сумын төвийн 20 гаруй ус тогтдог гудамж талбайн хэсэгт хайр гасгаж, дэгшилгээ хийн, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулахаар ээлтэй зам компани 120 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Эко ариун цэврийн байгууламж. Сумын төвийн унтны усны ойролцоо 100 м-т байрлах айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинжлэх ажлыг Volt Ampere компани 150 сая төгрөгөөр 50 айл өрхөд эко ариун цэврийн байгууламжийг иргэдийн оролцоотой барьж байгуулсан. Нэг ширхэг нийтийн эзэмшлийн эко ариун цэврийн байгууламж бий болгож ашиглалтанд орууллаа. Аялал жуулчлалын зохицол бүрхий отог байгуулах. Аялал жуулчлалын зохицол бүрхий отог байгуулах жуулчдын 5 духыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөлжийн бэл компани 69.9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Соёлын төвийн LED дэлгэц худалдан авах. Соёлын төвийн үзүүр үйлчилгээ, арга хэмжээний чанар, үзүүрийн хүртээмжийг сайжруулахаар Smart Card компани 79.9 сая төгрөгөөр LED дэлгэцийг нийлүүллээ. Сумын төвийн хашлаг хамгаалалтын ажил. Сумын төвийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амар амгалан хангах зорилгоор Brentech Bridge компани 90.7 сая төгрөгөөр хашлаг хамгаалалт байгууламжийн ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан. Наадмын талбайн засвар гэрэлтүүлэг. Наадмын талбайн догчлолт аюулгүй байдал үзмжийг сайжруулах ажлыг 10 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн гэрэлтүүлэг гагнуур засварын ажлыг хийлээ. Өргийн хашаа засварлах, цэцэрлэг түрээлэн байгуулах. Орон нутгийн догчлолт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амралт, ая духыг сайжруулах хүрээнд гişгт молцог хайрхан компани 19.9 сая төгрөгийн өртгөөр 216 м хэмжээтэй өргийн хашааг засварлаж, өнгө үзмжийг сайжруулан сүйдрүүч гэрэлтүүлэг хийгдлээ. Сумын төвд хаягжуулалт нэмэгдүүлэх. Сумын шин суурьшлийн бүсийн айл өрхийг хаягжуулах ажлыг Чамбай хайрхан компани 10 сая төгрөгөөр хийж гүйцэтгсэн. Шин халаалтын тоогоо суйрлуулах ажил. Сумын төвийн халаалтын найдвартай ажиллагааг хангах, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая төгрөг,
аймгийн засаг даргын нөөц сангаас 18 сая төгрөг, нийт 68 сая төгрөгөөр Дорнын элч компани шинэ халаалтын тоогоог суйрлууллаа. Байгалийн ухааны кабинетийн тогтцолт, сургалтын орчныг сайжруулах, сурагчдын мэдлэгийн чанарыг нэмэгдүүлэх, бага ангийн байгалийн ухааны кабинетийг догчуулах ажлыг талын Баян эрхэд компани 14.5 сая төгрөгөөр 100% хийж гүйцэтгсэн. Хоёр дахь түүхийд боловсруулах үйлдвэрийн дэмжлэг, нөөцийн дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баян шараг компани 20 сая төгрөгөөр сумын хэмжээнд хог хаягдлыг ялхан ангилах, дахин боловсруулах үйлдвэрийн түүхийдийг бэлтгэн нийлүүлэх хэлбэрээр хоёр дахь түүхийд боловсруулах ажлын байр бий болгохоор ажиллаж буй Дарганг Баян шараг компанид 13 сая төгрөгөөр өргөгч машин худалдан авч өгсөн. Богмалын үйлдвэр ухсааг сайжруулах төсөл. Богмалын үйлдвэр ухсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх хүрээнд эрхэн ган хуйг 14.1 сая төгрөгөөр Эрдэнэ цагаан сумаас үзэмчин үйлдвэрийн сайн чанарын 20 хуц 4 ухан авчирч малчтад гэрээгээр нийлүүлсэн. Үүний үр дүнд малын генетикийн чанар дээшилж үйлдвэрлэлийн ашиг шим нэмэгдэнэ. Өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах өвс бэлтгэх ажил, мал сүргийн өвлжилтийн бэлтгэлийг хангах тэжээлийн нөөц бүрдүүлэхэд эргэн эх хамгаалангаас 20 сая төгрөгөөр стандартын шаардлага хангасан нийт 2500 бодол өвсийг сумын нөөц эсгэлаатанд нөөцөлсөн. Цэцэрлэгт шарах шүүгээ худалдан авах ажил. Хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх хүрээнд 2.4 сая төгрөгөөр чиглэл компаниас цэцэрлэгийн хоолны нөхцөлийг сайжруулах зорилттой шарах шүүгээ худалдан авсан. Явуулын амбулатор. Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлэх хүрээнд аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг 7 сая төгрөгөөр явуулын амбулаторын үйл ажиллагааг 15-аас 49 насны зорилттой бүлгийн 700 хүнийг нарийн мэрэгжлийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Шинэ анги догчуулалт. Сургалтын орчныг сайжруулах, хүүхдэд тохиромжтой анги танхим бүрдүүлэх хүрээнд нөхөн хангалтын 19.5 сая төгрөгийн зардлаар шинэ анги догчуулалт хийж гүйцэтгэлээ. Та бүхэн дүүхдэд 100 жилийн ойгоор хандвар хийгдсэн ажлуудтай танилцсан уу? Дээрийн төмрийн эрт арга хэмжээ төслийн хүрээнд малчдын аюулгүй байдал, байгалийн амжигаас урьдчилан сэргийлэх, сумын хэмжээнд төмрийн эрсдлийг бууруулах зорилтын хүрээнд 34.5 сая төгрөгөөр Дарган суманд 20 ширхэг, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас 24 ширхэг, малчин өрхөд, үлээгч аппарат, аврах бүлгийн албан агч нар болон 300 малчин өрхөд дээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Сумын авраг адуучин тэмцээн. Сумын адуучдын ур чадвар хөдөлмөрийг үнэлэх, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын засаг даргын намын газар 955,700 төгрөгөөр тус тэмцээнийг зохион байгууллаа. Бүх нийтээр мод тарих өдөр. Хог биш, мод тарийн урайндор жилвэрийн 5 болон 9-р сарын 2 дахь 7 хоногийн Бямб гарагт улс орон даяар мод тарих өдөр тэмдэглэдэг. Дарган сумын 7 байгууллага 2 төрлийн 1100 гаруй тарьц суулгац, 25 өрх, 7 төрлийн 80 гаруй тарьц суулгац, хувийн хэмжлийн хашаанд тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна. Дарган сумын 2025 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан хүлээн авсан та бүхэнд баярлалаа.